сая сайн байцгаана уу явсан уу өмнөх дээр? Явсан шүү дээ. Амар ирч хүчтэй явсан шүү дээ. Тийм. Ер нь ирч хүчтэй явцгаая. За. Сайн цаг одоо 00:50 цаг 52 минут болж байна. Шөнийн 1 цаг гахалтай. Бид хоёр дахь эпизодоо бичиж байна. Та бүхэнд яг одоо 13 дахь эпизод хүрч байна. Угсаа нэг дор хоёр дугаар бичиж байгааг таад мэдж байгаа болохоор бид хоёрын хоорондоо л ярих сайн сайхан алах шууд сэтгэлөг оруул яадаг юм тий. Өнгөрсөн дугаар дээр хэлсний дагуу бид хоёр энэ хавар юу авмаар байгаануудаа чигсааж гаргасан. Тэгээд бүгдээрээ хамтдаа танилццгаая. Тэгээд ер нь нөгөө авмаар байгаагаас гадна ингэж ойлгоод байгаа ч зөв нэг юм иймэрхүү л хувцалмаар байгаа даа гэдэг төсөөллөөстэй тий. Тэгээд тэрэнд юу дутаад байна? Авмаар юм юу байна? Тэгээд бид нэр одоо энэ подкастыг энэ эпизодод оруулчаад за төвшөө хоёрлоо юу. Тэр хоёр сонсвол их зүгээр. Бид хоёр нэг юм гадагшаа явмаар байгаагаа ярьсан дугаар муугаар иймэрхүү нөгөө юм авсан дугаар муугаараа заавал сонсоорой. Тэр дугаарыг заавал сонсоорой гэдэг нэг баярлалаа явуулдаг. Тэгээ бас нэг сонирхолтой факт байна. Бид хоёр эпизод 1 дээр хальт ярьжсэн байж магадгүй. Бид хоёр ингээд нэг юм нэг хувцалтын тал дээр ингээд амар адилхан зөвөр амар сонио. Анх танилцгаад л тийм байсан. Одоогоороо тийм тий. Анх танилцж байхдаа болохоор нөгөө юм одоо workmate учраас ижлэгийн хувцлах тохиолдлууд гараад энэ да гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хамт ажиллагаа болоод амар олон жил болж байгаа хэрнээ ингээд одоо ч гэсэн ингээд үгүй уулзж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд ижлэгийн гутлмал байга өмссөн байдаг заяа. Өнөөдөр ихэд плей офф үзснээр хоёлаа конверс өмсч юм байсан. Тэр сэнтэй. Тэгснээр мартаар хоёлаа ижлэгийн бүүцсэн өмссөн дээ. Тэгээд азад төвшөөд хоёр бид хоёрыг шоолол зураг дараад идэв. Тийм зургнуудаа цуглуулал оруулал амар сонирхолтой. Тийм олдвол оруулч. Тэ нэг юм хувцсан таараагүй маа гэхэд хэрэгжилж байгаа юмнууд нь заавалчгүй нэгээс хоёр юм нэг юм ижлэх нь амар сонирхолтой. Тэгэхээр сонирхол бас ижил болохоор ингээл амар олон давхар моолго шүү дээ. Тэмүүт ингээл нэг хөөрхөн тэгээ салаал явдیں۔ Өөр цагаан юмнууд өөртөө амуураа юм руу явъя гэж би дөрөв салдаг байхгүй. Тэнгүүд ингээд яг ижлэх өвд цавц ярьсан уулздаг зовёт хоёр. Гутал мутал ялангуяа пүүз мүзэн дээр тий. Тэгэл нэг юун дээр одоо дэлгүүр дотор тааруул үзэж байгааг нь харснаа өөр ингээд авч хуваалны тиймэрхүү юм болоод тэртээ сонирхолтой тийм найзууд байдаг бол бичээрэй. Тийм хүмүүс байдаг хаа. Яг гоё найзалдаг хүмүүс. Би болохоор ингээд 10 жилдээ хүнтэй ингээд ижлэхэн хувц өмсгөр ингээд амар эвгүй мэдрэмж төрдөг байсан хгүй. Тэр одоо яадаг гэсэн юм бэ? Ер нь хүмүүс хэлдэг баха. Ингээд танихгүй хүн ижлэхийн өмсөд годамжаар зөрүүл ер нь эвгүй мэдрэмж төрдөг гэж юу? Чиний хараа өөр юм уу? Одоо болохоор би ингээд мэчи гэдэг ингээд өгөлцөл. Тий. Тийм ээ. Би бас зүгээр танихгүй хүнтэй ижил хувц өмс зөрүүл сайн юм байдیں۔ Таних хүн өмсвөл хоёлаа гэл тэгчсэн юм нэрээ. Чи ер нь өөрийнхөө стилийг нэг үгээр тодорхойлооч. Чи яг ямар стилтэй ойлгомжгүй бизнес. Амар юм өсчсөн сонирхолтой юм шиг байгаа. Нэр хоёр мэлээ заяа. Хинийх нь би яг одоо ингээд хувцлалтан дээр амар юм зөвлөгөө авч үзмээр байгаа. За. Бүр яг нэг юм стилисттэй уулзаж үзмээр ч юм шиг. Эсвэл яг юм нэг юм солонгост нэг юм гоё үйлчлэг яадаг да нөгөө хувийн юм тодорхойлоод болон болохгүйгийн юмнуудыг нь хилээд өгдөг. Тийм үйлчлэгээ бүр үнэхээр амар их авч үзмээр байна. Одоо болохоор би яг нэг юм харсан юм болгоолж гоё харагдаад гоё гэж санагц өмөх юм өмсөж үзмээр санагдаад тэнгууд асуудал нь ингээд нэг юм дангаараа харахад гоё зохицуулж өмсөж чадахгүй амар олон хувцастай юм шиг. Тэгээ тэрний оронд зөвлөгөө авч үзээд одоо жишээ нь ингээд кросслоод өмсөж болдог цөөхөн тэсэрний гой хувцастай баймаар санагдаад байгаа байхгүй. Хоёрт сая би нөгөө хөдөө авч ирээд төвшөө тэр бүр классикта өгтлэн цэвэрлэлээ. Йоо. Тэгээ бид хоёроос 2 чимдам сүүлийн 2 жил өмсөөгүй мэн гэсэн хувц гарсан. Тэгээд дүүнэр мөнөр аав ээж нар л гоё явуулсан байт юм аа. Тэгээд тэр бас амар гоё юм. Гоё юм. Шинээр эхлэх боломж юм шиг санагдчихээн одоо гэдэг байхгүй. Би аль наад цэвэрлэгээ ч юм уу 7 хоног тутам байнга хийдэг гэж хийдэг. Тэгээд надад болохоор ингэж санагдсан. Сүүлийн үеийн миний стил жоохон залхуу болчих гэж санагдсан. Амжилтгүй залхуу. Тий. Тэгээд уул нь бол өмнө нь ингээд нөө энэ хувцыг баяг оройн тахта энэ хувцыг тэрнтэй зохицуулж өмсвөл гоё харагдана. Тэрнтэй өмсөд гарна гэж бүр ингээд нүүдэж бэлддэг байсан. Тэгээд одоо болохоор одоо за юу ч өмсөд гарсан яах вэ? Ер нь хоорондоо зохицтой юмнууд байгаа юм чи ингээд бодчихдээ юм л. Тэгээд тэр чинь ингээд хүнийг ингээд гоё
нэг юм хувцалтандаа креатив хандах хандлагыг амар унаад юм лээ. За бүгд хоорондоо зөгцсөн юм чи юу ч хамаагүй аваад өмсөд гарыг гэдэг байдал. Тэгээд ингээд сүүлийн үед болохоор жоохон тэр нөгөө буцаад би бол ингээд нөө юмыг гоё яг гоё тохируулж өмсөд тэрнээсээ ингээд талент хараад өмснийхаа дараа талент хараад гоё харагч ин гэдгээс амар кайф авдаг байхгүй юу? Тэгээ тийм мэдрэмж огт аваагүй байж байгаа. Тэгээ яг өнгөрсөн 7 хоног тэрний өмнөх 7 хоногуд тэр юмыг жоохон завтаа өдрүүдтэй бас жоохон оройн бэлдээд индүүж тавиад тэгээ өмсөд гараад тэр мэдрэмжээ буцаж авсан чинь би чинь нэрээ ингээд нөө ийм юмнаас амар кайф авдаг юм шүү дээ гэж бүр бодогдсон. Тэгээд бас яг шинэ юм авах хүсэл зориг маш их байд юм гэж. Тийм байна. Тэгээ миний стилийг тодорхойлвол бас яг жоохон би нэг амар нэг баригдээч гэж бас боддгоо. Зүгээр нөө өмсөхгүй гэсэн юмнууд бол байдаг. Тэднээсээ өмсөхгүй тэгэл таалагдсан юм авахыг боддог. Бас нэг хүнээр бас зөвлүүлэх гэснээс би болохоор зөвлүүлмээргүй амар байдаг. Чамд яг иймэр өөрөө олох юм баймаар гэж үү? Тийм. Тохирох юм байна мэн гэхээс илүү яг гоё өссөн юмнуудаа туршиж үзээд яахыг амар хүсдэг. Тэг би бас өөр дээр нэг юм анзаараад одоо жишээ нь нэг юм ингээд нэг юм амар аутфитний гоё бичлэгнүүд хиймэрсэн гэдэг байхгүй юу? Тэнгүүд тэднүүсээ хийхээр ингээд би ингээд яг бодоод төлөвлөөд айгуу дэ чүүлэггүүд бүрдүүлчихэн заяа. Тэнгүүд хизээ чи ингээд тэрийг өмсөж гардаггүй чадахгүй. Харин би ч чам тэгж боддоо шүү дээ. Ингээд нөө лүктэй видеонуудыг харахаар ингээд юм богино юпг мөпг ч юм уу нэг юм гоё гиз гарсан юм хүн байгаар нэсөө хизээч тэрийг яг гадуур өмсөж явдаггүй. Тэгээ би за зөвөр нөө юунда контентоо зориулж яагаад байна л та гэж бодсон. Тэнгүүд миний зүгээр зориг дутдаг юм уу яадаг юм бүү мэд ерөөсөө. Уг нь бол ингээд өмсөж яг тэр лүкээ өмсөж гарах хүсэл амар их. Тэгсэр нь ерөөсөө чаддаг. Тийм үү. Нөгөө нэг би ил гарсан юмнаас жоохон тийм үү? Юпг бол баг богино юпг өмсөж гарахгүй би. Тийм үү? Тийм. Урт бол яг уу байж болох юм. Тэгэхээр Гэтэ чи гоё битэмж уулна. Тэр нөгөө бүрдүүлсэн лүкэд өмсөд гарвал гоё доо. Баярлалаа. Бисогяас яг нөгөө яг гадуур явж хахад богино юпгтэйг бас маш бага харсан. Тэгээ нөгөө гадагшаа явж явах үедээ нэг богино юпг сольж өмсдөө. Тэгээ яг тэрийг нэг юм цаг өмсөд ч юм уу уцаас ирсэн байдаг гэж бодлоо ирсэн бол тэргээ солиод шорт алгах хэрэгтэй. Тэг яг тэрийг мэдтгэлтэй. Гэтэ тэрийг өмсөөл амар гоё ярагддаг шүү. За тэгээд лист руу гарах уу? За тий. Окей, чамд ер нь ямар шоу юмнууд байна? Би харин боцсон. Тэгсэн чинь ингээд ягаад ч юм энэ хаварт би ингээд амар эртнээс бэлдсэн юм шиг мэдрэмж төрсөн өөртөө. За. Өглөөс бодоод тэгснээ нөгөө Шанхай явж байхдаа би энэ хавар энийг л өмснө гэж худалдаа болтоод амар хийсэн байлээ. Тэгээд одоо миний байгаа юмнууд дундаас сонирхол бодсон чинь авъя гэсэн юм амар цөөхөн. Гой зураг оруулах нь тий. За тэгээ. За. Эхнийх нь болохоор би энийг захиалсан байгаа зөө хөрлөж байгаа. Нөгөө Skims-ийн Baby Pink нэг юм хослол. За. Яриуд топ тэгснээ ийм жогер тэгээд ийм юу хүүдээ 3-аар тэгээд тэр бүр ингээд энэ хавар ягаад ч нэг юм нөгөө пастел беби өнгөнүүдэд амар юу гэдэг ачаал бүтлэг байгаа би. Baby pink байна, baby шар байна. Baby pink, baby шар. Бүдэг өнгөнүүд тийм тэгснээ олив ногоон. Тэгээд энэ гурвыг яг нэг ийм бор тэгээд нэг ийм жоохон юм барансаар л байдаг шүү дээ. Энэ хит ингээд хоорондоо ингэж өмсөж амар хүүцмээр байгаа. Энэ хавар. Тэгээд тэр гурван хослыг тесэн ядан хүлээж байна да. Би болохоор авмаар байгаа юмнуудаа бас бүрдүүлмээр байгаа лүкүүдээ яасан. За миний эхлээд бүр ойрын хугацаанд авмаар байгаа юмнууд болохоор би яг иймэрдүү гуталнууд амар сонирхож байгаа. Яг иймэрдүү. Иймэрдүү гэдэг нь өсгөндөө байгаа мó, ханшорондоо байгаа мó, юундаа ба? Аль алиндаа. Өсгөн ер нь нэг өдөртөндөө өсгөдөө хотол би өмсөх дуртай. Гэхдээ юу өндөр биш. Яг нэг юм 5-аас за дээдлэн 5 ч юм уу 5-аас 6. Тэгээ тэрнээс дээш бол өдөр тутамд димий. Тэгэд яг ийм төрлийн хавар намрын өсгийн тиймэрдүү. Тэгээд хоншоор нь болохоор бөөрөнхий биш. Яг юм дөрүлжин бөөрөнхий дүү. Тэгээд гол нь яг нөгөө хөлийг бүр ингээд тас барьсан бас тэр нь чухал. Тийм ээ тий. Тэгээд энэ яг ийм жийсэн дээр амар гоё харагдана тий. Төрийн болохоор иймэрдүүч нөгөө юугаар шилбээр байсан ч болно, чаагаар байсан ч болно. Надад дээр болохоор гутлан дээр юм хоёр хөлбөр байгаа заяа. Эхнийх нь Оницука. Тэгээд яг би сая нөгөөнийг Шанхайгаас нэг Оницука авсан. Тэгээд бүр
ямар амар хүл твтих юм бэ? Яагаад юм хүмүүс онизока гэж шуураад байсан учиртай байсан юм шүү дээ гэж бодсон. Тэгээд яг нэг юм шара онизока нэг амар тренд болоод тэрнээс болоод нэг би жоохон хоош тавьсан байсан юм шиг. Сонирхох сэтэл төрөөг байсан юм шиг. Тэгээд өмсөж үзсэн чи яг нэг юм тэр ном нь бүр ёо хайрдаггүй. Тэгэхээр яг өдөр тутамдаа өмсөв. Одоо миний авцсан байгаа онизока болохоор нэг илгэн баггүй юу? Тэгэхээр яг ингээд би жоохон илгэн материалтай юмд арчилгаа мó. Тэгэхээр зүгээр юм яг сникерс шиг материалтай тийм материалтай онизока авах юм байна гэж бодсон. Өнгийн яг хараахан шийдэж чадаагүй. Дараагийнх нь болохоор нөгөө нэг кини ягаа сникерс. За юу лээ? Тэрийг би одоо маш удаан бодож байна. За. Тэгээд энэ дээр ингээд авчмаар санагдаал эргэлзээл байгаа зав. Бараг жилч гарan бодож байгаа. Тэнгүүт ингээд хальт харахаар ингээд амар бандгаар харагдаад. Хальт харахаар бүр ингээд амар хөөрхөн кьют харагдаад харин тий. Яж хахад нөгөө сайтууд дээр дууссан. Нөгөө захиалж өгдөг газруудаар асуулгахаар жоохон өндөр дүнтэй болчоод тэгээд эргэлзээл байна. Тэгэхээр онизока юу энэ хоёрын аль нэг нь энэ хавар байх болов уу гэж бодож байна. За би болохоор пүүзэн дээр миний Таиланд явах зорилго байна. 2 пүүз авах. За эхнийх нь чи блогт оруулаарай. За энийг авлаа. Эхний пүүз нь болохоор би аягүй олон пүүзэн дээр эргэлзээд байгаа. Нөгөө New Balance-ууд байгаа штэ. Ер нь New Balance амар штэ. Маш тухтай. Тэнгуут миний 2 New Balance-ыг хоёуланг нь Азаа гадагшаа явж ирэхдээ авчирч өгсөн байхгүй надад. Тэгээд даанч хоёулаа надад жоохон барьдаг. 37.5 мав харин дэгдэг те. Яг 0.5-аар бага байдаг байхгүй. Тэгээ 37.5-ыг өмсөж байгаа нь надад багтаад. Тэгээ эхнийх нь бол нэлээд бариу. Тэгээ би хүнд өгөөд. Тэгээ одоо байгаа нь болохоор яг таарч байгаа хэрнээ нэг жоохон гоё зузаан амьсан дээр өмсчих хэр бариад байгаа байхгүй. Тэгмэд нэг бодлын New Balance ахиж авч магадгүй байна. Тэгээд хоёр талахаар бас онизока авмаар байна. Шанхайд би онизока харж ийснаа өөр бүү цацах. Нээ өмсөж үзсэн юм уу тэгтээ? Үзсэн л дээ. Тэгээд гэтээ онизокагаа авмаар байгаа. Тэгээ нэг юм жоохон пастел өнгө авмаар байгаа. Нэг юм эсвэл бол ер нь нэг хүн өмсөд идэггүй өнгөний авчмаар байгаа. Эсвэл дараагийн сонголт Соломон байгаа. Соломоноос өмсөж үзсэн. Амар хөнгөн пүүзээсэн. Тийм үү? Тийм. Тэгээд дайжгүй санагдсан надад. Тийм. Яг энэ Соломон Кин хоёр миний ингээд листэнд ингээд жил явж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд хүмүүсийн ингээд монгол хүмүүсийн ингээд бичлэгнээр ярьж байгааг нь харсан чинь амар хүнд амар паруугар гэдэг ревюнууд яваацгаахгүй. Тэгээд би Соломоны дүүд бодгол юм байна гэдэг өнгөрсөн. Би Шанхайдас өмсч үзсэн. Дайжгүй байсан. За тэгээд нэг сонголтос Puma байна. Тийм. Энийг бас бодож байсан. Тийм ягаан хөрхөн байсан. Puma-г нэлээд бодож гин. Тэгээ бодож байгаа нь Adidas ороод гоё пүүзэвэл байж болох юм гэж бод. Adidas гомдоохгүй дээ гэдэг. Би нөгөө ярьсан шүү дээ та хоёрт. Шанхай явж хахад нэг Adidas-ууд руу оронгот гоё юм ерөөсөй байхгүйсэн байхгүй юу? Тэгээ яг нэг гоё амар гоё пүүзнүүдтэй Adidas орсон чинь хүн нь яг ингээд миний чихэн дээр амьсгалаад байгаа явсан ингээд. Ингээ нөгөө Adidas Nike-гийн нөгөө Шанхай интерт, Бээжин интерт явхлаар ер нь ингээ хүмүүс ингээ нэлийн дагаж явдаг та. Гэтэ тэр бүр ингээ too much дагалттайсан байхгүй юу? Бүр ингээ та юу сонирхож байна? Та яста хүрх юм аа? Та ханаас ирсэн ингээ бүр ингээ яг ингээ чихэн дээр ингээ амьсгалаад. Тэгээ баг бэлэн дарамж өстэй. Тий. Тэгээ бүр oh my god за явъя гэд би шууд гарсан байхгүй. Тэн дээр ингээ бүр цаанаасаа амар гоё customize хийсэн Adidas-ын пүүснүүд байсан. Тэгээд за хазаагийн гарцсан. Тэгээд тийшээгээ тим төрлийн юмнууд байвал Adidas-аас бас пүүзнүүд сонирхож байна. Ер нь пүүзнүүдтэй нээлттэй байна би. Тийм сонголтуудтай. Хөлтүүдийг нээлттэй үлдээгээд. Ярс нэг юм уу 2 пүүзтэй ирнэ гэж бодож байна. Танаасаа инээд хүрээд байдаг дугаар гэж байдаг аа. Сони юм аа. Би тэр нэг тийм амар жаргалтай харагдсан. Авах гэж байгаа юм ярьж авцсан юм шиг яриад байгаа юм байлаа бүр. Энэ хавар айгүй юм пальтосог гэсэн. Тийм уйлрал. Угасаал нэг тийм уйлраа штэ. Тэгээд би саяхан Атозос нэг амар хөрхөн пальто харсан. Атозын пальтоныг харсан. Тэгээд тэр бүр ингэ материал нь гоё, өмсгөл нь гоё. Тэгээд олондоо орж гарч мардаг болохоор амар хөрхөн санагдсан. Тэгээд бас яг за би зургийг нь оруулах гэсэн. Энэ сарл пальтог маргааш трай хийх гэж байна. Тэгээд таалагдвал авна гэсэн листэнд байна. Тэгээд энэ болохоор нэг жоохон хүнд байж магадгүй. Харахад уу? Тийм гэж харагдаад байна. Тэгэхээр шууд авчиж чадахгүй очиж өмсөж үзье гэж бодоод. Миний пальтоны юу болохоор би юу юм бэлээ?
Ер нь пальто амар их өмсдөг хэрний хар пальто огт өмсч үзэж байгаа. Тийм. Нэр тийм үү? Тийм. Тэгээд энэ жил хар пальто авмаар байгаа. Яг гоё oversize юм уу эсвэл материал хамаагүй. Би гоё борж үзсэн. Гэхдээ загварууд нь яг хүсэж байгаа шиг байгаагүй. Тэгээд яг хаанаас авах бол мэдэхгүй л. Яг oversized пальто байдаг. Эсвэл мөртөө пальто байдаг шүү дээ. Би хоёулыг нь авмаар байгаа. Хоёлаа харанхтай. Oh my god яа. Хөөе чамд юу вэ нөө? Одоо яг загвар нь таалагдаад өнгнөөс нь өөр өөрийг авч ясан хувцас байна уу? Би ста тэгдэггүй шүү дээ. Тийм үү? Ста тийм шүү дээ. Тэгээд нэг хувцсны хоёр өөр өнгө гэсэн үг шүү дээ үгүй юу те. Тэгтээ одоо би арай өөр юм ярих чи нараас нь гэдэг. За ямар ч гэсэн пальтоны үед би зөв хар пальто л авъя гэж бодож байгаа. Надад байгаа пальто маань ер нь миний яг хувийн өнгөний пальто байдаг. Жохон боргол өнгөтэй. Тэгээд тэрнтэйгээ хамт хар пальто байхад хангалттай болов уу гэж бодогдсон. Тийм хар ер нь классик те юм дээр өмсөж байна. Миний ярьж байгаа гутал нас яг сайн бодоо байж байгаа. Тэг одоо гутал нь болцсон, пальто нь болцсон гэж бодоод байгаа. За энэ хавар нэг татгалцахыг хичээх гэж байгаа нэг хувцас байна. Тэр болохоор яг байгийн хувцас. Тийм. Тэг ер нь ингээд насаараа л байгийн хувцас өмслөө гэдэг бодол эсвэл үед ингээд дон гэж орж ирээд байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд нэг юм амар эмхтээлэг бариу хувцснууд ялангуяа дээгүүрхээ байлгаж үзье гэж бодож байна. За. Тэгээд яг огт байгийн өмсгүй чадахгүй л хаа л да. Угаасаа тухтай амархан одоо өдөр тутмын сонголт байж чаддаг болохоор өмсгөл байх. Гэхдээ тоог нь багасгаад хаяа нэг бариу гоё дээгүүрх тийм хувцснаас дээр илүү анхаарай гэж бодож байна. Тэгээд би ерөөс өсгөд өмсдөгөө. Тийм шүү дээ. Тийм бүр огт өмсдөгөө. Тэгээд энэ хавар бас try хийж үзье гэсэн бодол байна. Надад амжилт үстэй. За тэгээ гоё зохитол тоо гэхдээ би бас бодсон. Хоёлаа нөгөө нэг хувцас дургуй хувцас ирсэн шүү дээ. Тэгэхэд би нөгөө байгийг чухам л ойлгож ийн гэдсэн одоо л ойлгохгүй байна. Одоо л би яг одоо шүүгэнд байгаа байг нь одоо яг гоё стайл хийж өмсч чадахгүй байгаа. Миний нөгөө сонирхолоос гарсан мөлий. Тэгээд аль болох яг ингээд юм шулуунууд хайж өмсгöd илээ. Тэгцтэй. Тийм тэгцтэй харагдаа. Тийм болохоор ер нь энэ хавар 100 ер нь тийм байг гэж өмсмөргүй байгаа. Ер нь баг өмсмөргүй байгаа. Тэгэд авмаар байгаа өмд маань энэ нэг иймэрдүү шул энэ ямар гэт юм бол тээ. Шул уулахтай тий. Скини бол биш. Одоо ингээд ийм байхгүй. Байги джинс болохоор одоо кул нэг юм чөлөөтэй харагдана. Ийм джинсүүд болохоор яг нэг юм гоё эмх цэгцтэй даруй хоёрны стиллэг харагдах боломжтой санагдаад байна. Тэгээд Таиланд руу энэ нэг хоёр өмд олж ирэндээ. Хоёр өмд хоёр тий. Тэг зэрэгтээс яасан байна. Явж байна. Чи ажлаар явж гин үү? Хаврын хувцлалтынхаа вишлистийг гүйцэтгүүлэхээр шопинг хийх чинь тэгэл гоё штэ тий. Бас хоёлаа нөгөө нэг юун дээр дургуй хувцас ярьдаг эпизод дээр нэг юм нөгөө аксессуарнд хийх нэг юм ач холбогдол өгдөг гэж ярьжсэн да. Би болохоор сүүлийн үед ач холбогдол өгöd байгаа аксессуар болохоор цаг. Тэгээд яг юм ер нь л нөгөө нэг Apple Watch бол зүчдэг штэ. Тэрнээс гадна нэг юм нөгөө мөнгөлөг нэг юм төмөрөнгө юм уу тийм цагнууд тэгээ нэг юм хар хоосортой тийм цаг маг. Тэгээд миний бүр энийг угаас энэ хавар авч чадахгүй л те. Гэхдээ ингээд яг мөрөөдлийн вишлистэнд байгаа нөгөө Cartier-ийн цаг. Ийм цагнуудад сүүлийн үед маш обсессд байгаа. Тэгээд яг Cartier би чадахгүй ч гэсэн ингээд дөхүүлсэн өөр цагнууд бас сонирхож үзэж авсан. Би стаксер стил бодоагүй юм байна. Би одоо л яг Apple Watch зүүж сурч шít. Тэгээ би тэрийг алдаг оног зүүж байгаа байхгүй. Амар хүн санагдав. Тийм. Амар сайн. Тэгээд нөгөө сквал бол яг ингээд зүүж авах мартцсан үед бол гайгүй. Гинт би цагтаа да гэдээ сонсон гот гинт хүн санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ зүүж сурчаад юм сонирхолтой. Сая нөгөө нэг гижил загвараас олон өнгө сонирхдаггүй гэсэн да. Би болохоор энэ цамцнаас бүр айгүй олон өнгө авчмаар байна. Энэ бүр маш ингээ саарл борморг авчмаар байна. Энэ бүр маш дайжгүй байна. Би нэг сая кардиган шүү дээ. Тийм, кардиган. Хаанаас ч илээ нэг харыг авсан байхгүй. Тэгээ би тэрийгээ бүр салж чаддаггүй. Ингээд миний ингээд бодож байгаа лүкүүд тэр ер нь л яг таарал өмсөд яваад байгаа. Тэнгуут ингээд бас дан харыг өмсөд явахаар чавс тэрний материал бөөслөө. Харин кардиганы яг хэцүү юм гэдэг юм аа. Тэгээ яг нөө юм энэ нуглаасуудаараа ч юм уу бөөсчгөөд ингээд шүрэлцэж байгаа хэсгүүдээрээ бөөсчгөөд болох уу. Тийм болохоор яг энэс нэг саарл ногоом импор хар гэдэг өнгөнүүдээс хэд хэдийг аваад тэгээд явал их амар байна. Нэг загвартаа
хит хит өнгө авч марах хувцснууд ер нь байдаг шүү. Тэрний нэг нь ялцчихгүй нэрэ кардиган л. Тийм. Тэгээд юу биш, сул биш. Хит бариу биш. Яг гоё нөгөө энэ өмдний дээгүүр таарчдаг. Тийм загварууд тийм бодож байна. Кардиган ч бас ер нь гоё хувцс бол гоё арчилгаа юм билий тий. Харин тийм ээ. Тэгээ нөгөө угаалт тааруулах, нөгөө эсвэл хийм цэвэрлэгийг байн тогтмол үг. Нэг хувцснуудаа ээж дөгөөл ээж хийм цэвэрлэгэнд хүчдэг гэсэн. Одоо тэгээ нөгөө тийм сүүлийн үед тийм завж гарахгүй хувцснуудыг тэгээ шууд угаалгах юм шиг тэгээл гэж яваадах. Уул нь гоё бас хувцснуудаа удаан өмсөйг ивэл тэрл юм. Тэгээ нэг юм нөгөө сахлын татваргаар ингээд татчих болт юм билээ. Эсвэл ингээд бүр яг юм бөөсний машин гэдэг нэг юм хувцсны тийм машин билээ харин тий. Ээж бүр тийм юмдаа амар гаргууд. Ингээл ингэчтэй штэ. Одоо тэгээд миний фул лук харагдаж байна уу? Нөгөө джинс харагдаж байна. Талтайгаа өмсгөр. Ерөнхийдөө яг нэлээд цэгцтэй эмхтэлэг тийм байна. болж байгаа. Тэгээд ер нь миний ажлын юунд ч гэсэн яг тохирох. Тийм байна. Ажлын чинь вайптай маш тохирч байна. Энэ одоо хавар намар өмсөх юм болоод энэ үү зүгээр л юу болчих вэ? Вишлист болчих вэ? Ийм намхан лоуфер авмаар байна. Тэгээ саяны өмд дээр өмсмөр. Тийм байна. Тэгээ шагаа гарах юм байна. Эсвэл бол юбг богино юбгэн дээр цагаан амьс эсвэл хар амьсан дээр өмсмөр. Тийм дээ. Тэгээ лоуфер амир хэцүүтэй яг материалыг нь олж авахгүй бол. Тэгээд нөө хойтлын юу амар алгадагтай яа. Би бүр яг хоёр лоуферн дээр энэ хөлийн артлаа өстө байхгүй болгоод тэгэл бүр бууж өгсөн шүү дээ. Тийм үү. За лоуфер миний гутал биш юм байна гэж бодоод. Тэр тэгээд нөгөө тасгаж удаан өмсгч нь болон чухал юм билээ л дээ материалаас болоод. Одоо нөгөө Мартинс байгаа шүү дээ. Мартинсийн бүр нөгөө хамгийн хатуу загвар нэдэг та бүр ингээд нуглардгүй загвар. Тэр загварыг тэрийг би анх авчаад ёо би амар тэнийгээ гэдэгтэй. Би анх Мартинс авах гэж ороод тэгээд авчаад ингээд дотоороо би тэрхгүйгүй. Амьс маань юм богино амьс заяа. Тэгээ Мартинс одоо энэнгээр татчих байгаа шүү дээ. Тийм ээж би өмсөө явчихдаг байхгүй юу? Шангрилагаас би Twin Tower авахдаа Мартинсаа өмсөх алхацсан гэж боддоо. Тэгээ миний одоогоор энэ хоёр тал бүр амар сорвт. Хөлнөр гардаг юм холголтын сөрөмнүүд бүр новштэй. Тэгэхээр лоферны энэ гэхдээ харахад юм жоохон зөөлхөн юм шиг харагдаж байгаа. Тийм бүр яг юм зөөлөн савхшаа харагдаж байна. Тийм болохоор энэ гэхдээ матин кемп яхах юм байл л дээ. Байж болох ус. Гэтэ Zara-гийн лофернуудаас гоё л. Туршиж үзмээр санагдсан. Би сая хаана явж байгаа тэлээ. Шанхайд явж байгаа нэг амар хөөрхөн стилтэй охин харсан байхгүй юу? Бүр ингэж ээж аваа хоёртойгоо явжсэн. Ээж аваа амар залах хүмүүс. Тэгээд ээж аваа нүртэл амар гоё стилтэй. Тэгээд би тэр охины өмсөн бүх юмыг авмарсан. Тэгэхэд тэр дундаа тэр охин нөгөө нэг юу өмссөн байхгүй юу? Zara-гийн лофер өмссөн. Тэгээд амар уртай өмссөн. Амар хөөрхөн харагдаад болтгоо ёо. Тэгээд тэрнээс хойш бодоолах. Тийм нэг гоё хувцалцсан юм ихтэй харахаар ингэж хараал юм ирдэ тэнгууд ингэ сүлээс найзаад яана нааг буруугаар бодож байгаа л гэж бодож бодоо. Тийм үү. Бэста. Бүр ингэ өөрийг нь харж яах гэдэг нь мэдтэл хараад байгаа юм чи бүр. Би ингэ хараагүй юм шиг харж сурсан шүү дээ. За миний дараагийн вишлист болохоор нэг юм джинсэн нэг деним имерхүү дээдлүүд байна. Тэгээд энэ байж болно. Тэгээд эсвэл вест байж болно. Бариу вест. Тийм. Тэгээ энийг авахгаал амар бодоолаа. Тэгээд өмсгөлний яах бол нөгөө энэ сайдраас ерөөс юм захиж үзээг байхгүй юм. Тэгэхээр фейлчтэй болов уу гэж бас гайхал. Сайдар гэхдээ дайжгүй юм шиг л те ер нь. Тийм үү. Би нөгөө нэг Asus дотор сайдрын юмнууд байдаг байхгүй. Тэндээс нэг ганц хоёр юм захиж үзсэн. Ер нь давгүй юм шиг санагдсан надад. Үнэн боломж. Тийм үнэндээ таарсан. Харин нэг юм хай энд юм хүлээгээд хэрэггүй юм шиг байна тийм. За миний дараагийн авмаар байгаа юу болохоор иймэр дугуйтал. Вау, үсгийн яг юм байх юм уу? Тийм. Би яг энэ сүүлийн үед ингээд яг юм өрүүлж ултай үсгийн дугуйтал ер нь бол юм жоохон риск штэ. Яг ямар байхаас шалтгаалаад ямар харагдах нь тодорхойлог. Гэтэ би яг иймэр дүг сонирхоод байгаа. Тэгээд сонирхолтой. Тэгин гутаа саяны өмдөөл ярээс. Саяны өмдөө дотор нь хийгээд байхгүй те тэр өмдөө байхгүй. Авчнаа Таиландаас гэж. Дотор нь хийгээд өмсдөг ч юм уу. Эсвэл бол зүгээр хар богино юпгэн дээр хар шилэн дэрхэн дээр. Сая нөгөө хар кардигантайгаа. Бүгд байна. Вау,
Наа чи бүр хизээч миний өстө консидер хийж үзье ч гэж бодож байгаагүй. Хараад ч үзмээр санагдахгүй л готлоод энийг байна. Тийм. Тэгсээ чи авчаа нэ өмсөөрэй би харъя. Яг авах лист нь байгаа юм чинь авах хаа. За минийх ерөн жигдэрсэндээ За. энд нэг юм ганц аксессуар байна. Юу гэдгийг таада. Hair pin л гэх шиг болох. Харцсан уу? Юу юм? Тийм ингээ нөгөө үсээ мушгаад ингээ хатгачдаг юм hair pin. Тэгээд энийг амар олон хүний бичлэгэн дээр хараад Хөөх юм. тийм буржилгачаад үсээ ингээд пинэлчээр амар хөөрх харагдаад. Тий одоо миний үс ч бас л өтгөндөө ийм жижиг юм пин хийж чадах болов гэж гайхаад. Харин юм өтгөн үсэнд амар төвхтэйтэй гоё хавчаар болоход амар дийлэхгүй. Дандаа шууд нугарчин тий. Харин жижиг сажиг нэрээ гоё юм бодлохгүй юм байна. Миний final look-нд хэрэгтэй байгаа нэг юм иймэр дүү юу вэ? Жакет. Тин жакет хэрэгтэй. Би яг энийг бас бүрдүүл үзмээр л. Энэ бас дэжгүй. Цамцны хүн аян тий. Тийм. Ийм жакет болон саяны юмнууд хахад тэгэл бол. Амар олон юм ярьсан. Байхад болно гэж үгээд. Энэ хідэл байх. Тийм. Саяны хитгэн юм маань л байхад болно доо. Тэгээд ийм нөгөө цүнх. Надад ингээд нөгөө уяан нарийнхан уртайгаан таалагдаад байгаа. Надад том цүнх ерөөсөй байхгүй юм лээ. Тийм тий. Дандаа л жижигэн цүнх. Тэгээ яг ийм цүнх аваад цүнх авах гал. Тэгээ саяны локон дээр ч юм уу. Амар гал. Хүүх тогтолчихлоо. Родийн плашыг авч үзмээр байна. Туршмаар. Нөгөө нэг юм уу? Тийм. Стики юу? Тэр дажгүй юм шиг санагдаж байгаа. Даанч яг надад нэг юм цогтөг төрлийн плашны өнгө яг нэг байд юм нэг хоёр хэд. Тэднээс нь яг бэлэн байхгүй л байгаа л. Бэлэн авчвал амар байд. Тийм тийм. Тэгээд бас нөгөө Родийн lip liner-ыг туршиж үзмээр байгаа. Саяхан гарсан юм шүү лээ. Уусгагчтайгаа хамт. Нэг талд нь lip liner, нөгөө талд нь уусгагч нь. Уусгагч гэхээр яа гэсэн үг лээ? Одоо ингээд цэвэрлэгчтэй гэх юм уу? Lip liner илүү гарч мардаг штеп. Спонж юм байх юм уу? Тийм мэдгүй материалын тань мэдгүй л. Тэгээ нэг ингээд илүү гарсан марснаа ячдаг юм. Чи яг өөрийнхөө ботсон лүкийг яг хинээс нь яг нэг хаврын хамгийн одоо гоё лүкээ шууд дээрээс нь доошоо ингээд яг юу вэ гэдгийг хэлдэг. Тэр одоо нэг юм хавар нэг гоё лүк бүрдүүлчихээрээ тэр бүр үнэн nice гэдэг та. Тэрийгээ шууд яда. Миний болохоор хамгийн ихнийх нь нөгөө юу заяа. Яа тийм яг байг л хувцсуулчлаа л доо. Нөгөө нэг ягаан скимси юу штэ. 3 хосоо штэ. Тэрний гадуур ингээд яг юм сул балтаатай ямар аахгүй юу. Тэгсэн чинь байгийг болж таарч. Байгийг болж. Тэгвэл байгийгаа байлаад. Байгийгаа болонгууд нөгөө нэг юу штэ. Эдл нь ямар вэ? Кардиган. За өнгөн саяны яга. За яг саяныхыг чинь жишээлцэлж. Урт хар юбг. Бариу юм уу? Үгүй. Тэгээд бүүц. За. Одоо яг юм нэг тоногтой бүүц. За. За кардигана болох юм байна. Гадуураа болохоор нэг юм нөгөө нэг илгэн сүвэд. Тийм. Тэнгүүтлээ нөгөө нэг хар нэг жоохон өргөндөө юбг. Тэгээд нөгөө тоногтой борготл. Тэгээ борцөөх. Наад бол чинь чамд байгаа л юм биш. Харин тэгээд. Тэгэхээр ч аммаар юм биш нөгөө тийм ээ. Хамгийн гоё нөгөө лүкээ чи олцсон байгаа юм. Саяны зүгээр авах юмнууд чинь ер нь бол тэгээд зүгээр л авмаар байгаа юмнууд юм байна. Тийм тэгээд өөрчлөлмөр байгаа гэх юм уу. Тийм. Тэгэд яг нөгөө бариу хувц өмсмөр энэ гэж бодож байгаа юм яг юу гэдгээ бас ингээл жишээ саяны хэлж мэдгүй байгаа даас тийм. Тийм. Тэгэхээр жоохон бодох хэрэг байна. Гэхдээ саяныхаа юпгийг нь чи нүг Бээжингээс нэг бариу хар юпг авсан да. Ямар амар охин бэ? Хизээ. Яагаад вэ? Чи сүүл нэлээ өмссөн дөө. Зүгээр юм даав нь уу? За ардаа юм оноотой юу? Оноотой юм уу? За оноогүй заяа. Тим хар заяа. Тэгээ тэр бүүцэн дээрээ ягаан ч бас гоё зөх юм шүү. Ягаан гэртэг. Тэгээ зүгээр палтай. Тиймэр дүүгээр жоохон бариу болгож. Тийм ээ тийм. Хоёлаа бас нэлээ сайн зураг оруулахгүй бол сонсоход бас жоохон хэцүү дугаар болж магадгүй юм байна тий. Үзэх дугаар юм байна. Тийм ээ үзэх дугаар юм байна шүү мөн. Эхэндээ хэлдэг гэж. За миний яг бүр яг за энийг л өдөр тутамдаа өмсөндөө гэж бодсон лүк түрүүн харуулсан да. Тэр л саяны тий. Кардигана хар за дотоороо балтаатай нь уу? Тийм балтаатай. Хар кардигана өмсөөд эсвэл саарлыгаа өмсөөд гадуураа хар сул оверсайзыг өмсөөд тэгээд цэхэр тэр шулуун джинсийг өмсөөд тэгээд нөгөө хар бариун гутлаа өмсөөд тэгээд саяны сүүлийн Чарльз Кейтийн цүнхээ зүгээд тэгээд нэг шил зүгээд үсээ ингэж боовол. Бас энэ хавар яг байн өмсөх юм бол бас энэ л дайнах гэж бодож байна. Хэдий нөгөө байгийн хувцснаас
нөөв гэж бодоод байгаа ч гэсэн ийм цайвар арай нэг юм жоохон тийм байги биш нэг юм сул джинс байдаг штэ. Аха. Тэрэн дээрээ онизука эсвэл нөгөө самба мамбага нэг юм сникерсээ тэгээд свитшертөө тэгээд сарвчтай амгалхаага тэгээд нэг юм гоё чарамтай цүнх. Аха. Энэ бол бараг л дэйли Daily look багтай. Хүн ингээд угаасаа нөгөө юм daily look. Одоо би ч гэсэн аль болох нөгөө байги тиймэрхүү сул хувцснаасаа татгалцмаар байгаа ч гэсэн одоо жишээл яг саяны өмнөх хүмүүсийн цамц болохоор би жишээл амар дуртай байгаа байхгүй. Тэгээ би тэрийг аснаас хойш бараг 10 хүмүүстэй. Би бараг 14 оны өмнө л ассан. Тэгэж явахаар яг нэг гоё тухтай хувцас олчлаар тэрнээс нь байгийг л болж таардаг л та. Тэгэхээр бараг 50%, 60% байгида стил байх ах л гэж бодож байна. Гэтэ байгида одоо сүүл нөгөө нэг Kendrick Lamar-ийн өмссөн байсан джинс жишээлбэл байги биш хэрнээ хөрхөн жоохон сул нэг юм доороо трапез үстэй тий. Одоо тийм юм жишээлбэл болж шилжүүлж болж байгаа байхгүй. Ямар ч сан яг фул байги бол биш гэж бодоод байна тийм. Тэгээд одоо чинь байги джинсэн дээрээ би ингээд ийм sweatshirt эсвэл ийм жоохон сул бодвол өмсдөг штеп. Энэ жил ятаж дээтлээ ийм зүгээр юм бариу болгоод тэгээд байги нөө джинс сул джинс маань байж юмар байхгүй тийм. Гэх мэтчлэнгээр жоохон их хэз гаргая гэж бодлоо. Аха. Хүн тэгээд нөгөө байгийн хувцсанд нэг тасчаараа юу н гарахад амар хэцүү байдаг гэдэл шүү дээ хүмүүс. Үнэ. Тухтай байдаг болохоор ялцчихгүй. Тийм гэхдээ бариу хувцс ч гэсэн тухтай байж болдог штэ тий. Аа чинь тэрний нэг жишээ нь кардиган шиг санагдав. Нөгөө нэг юм сүлд нэг кефес авсан нэг юм өмнөх подкастн дээр өмсөн цамц байж штэ. Тэр бүр ингээд тас бариу цамц заяа. Цагаан уу? Тийм. Тэгсэр нь амар өвтэй гэж. Харин кефийн хувцснууд амар өвтэй юм бэл. Материал нь гоё юм лээ. Тэр баг миний хамгийн тогтмол өмсөж байгаа юм бариу юу баха. Одоо тэр жишээлбэл зүгээр сул өмнөн дээр тэгсний гоё пүүзэн дээр гоё явдаг шүү дээ. And би тэгээд энэ жил би сто боддгоо байсан нэг бодол орж ирсэн нь яг нэг гоё high end брендинг гоё гуталтай алмарсан гэсэн. Гим Gucci энтрийн балерина ч. Гэтэ яг үнэтэй л дээ. Энэ хамарч чадах нь бол та тийм чадах нь бол та гэхдээ ер нь бодож явж яхад болно доо. Тэгээ ер нь сүүлийн үед яг ингэж л бодоод байна. Сайн нөгөө классуудаа цэвэрлээд ярьсан шүү дээ. Тэгэнгүүт би өмнө нь ингээд амар олон одоо хямдхан өнгөлөг нэг удаа өмсөө дахиж өмсөхгүй тиймэрхүү худалдаа авалтууд амар хийдэг байсан бэлээ. Тэгээд одоо болохоор үнэтэй тэгээд идэлгээ сайтай тэгээд удаан өмсөж болох үз. Тийм хувцснууд л нэлээ авах юм байна гэдэг бодол төрсөн. Тэгээд та бас энэ жил одоо бүгдийг бит хоёр шиг мэдээж бичиж чадахгүй болох л та боломжгүй. Яг үнэхээр амар авмаараа эсвэл амар өмсмөр амар бичиж үлдээгээрээ нөгөө би Таиланд энэ хаваршаал өөр юм өмссөн юм байна тий. Амар байги джинс сул цамц өмссөн. Яа мэдтгэл хүмүүс шүү. Чи нөгөө нэг чи бас над югаараа влог хийвэл гоё юм байна. Яг тийм нэрээ харин би бас яг бодоолах яана нэр влог орлого мангар удчихлаа шүү. Хэр үз? Стас нөхгүй. Би бас нөгөө Таиланд тэхэн влог дээр саяны юмнуудаас алийг авснаа. Оруулнаа. Энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Сонирхолтой байсан бах гэж бодож байна. Community sponsor маань доор Stream Hub-ийн линк байгаа. Бас юу байгаа? Данс байгаа. Тийшээ community sponsor-аа явуулахаа мартваа. Өөр тавина да. Тэгээд баг шууд чиний влогоор уулзах юм шүү. Нан подкаст уурч амжих уу? Бээр нэрэд идэлхүү тэндээ идэлхүү гэдгээ шийдэг үл. Тэгээд яг нэг юуны дараа дугаарын дараа ч мараа ч юм уу бас орж магадгүй юм байна. Миний влог хэрвээ энэ дугаарын дараа орсон байвал бүгдээрээ ороод таалагдвал гоё комент үлдээгэр, гоё урт комент үлдээгэр. Захиалж их байлаа. Тэгээд энэ төрлийн миний оруулах гэж байгаа төрлийн контентыг үзээд байвал таалагдах нь гэдэг сэтгэл илүү байвал гоё юм уу? За энэ удаагийн дугаартай хамт ирсэн баярлалаа. Community sponsor явуулах мартваа. Баярлалаа. Баяртай. Баяртай. Хоёлаа саяны ярьсан лүктэйгээ хамт дэйтэй хийвэл ямар уу те? Саяны яг юу вэ? Oh my god. Хизээч өөрөөс нь гардгуулаг бүдүү болгоор үгүй байж. Үгүй байж.